За нэгэн тэн асуудал их хурлын чуулганаар орох учраас давхцсан болон зарим асуултуудыг хойшин тавиад цөөхөн зүйл асуух гэсэн юм аа. За орлогоо нотлох тухайд бол нөгөө ийм хариулт нь гүйцэхгүй байдаг. Нөгөө баримтууд буюу хүмүүсийн одоо нэг нүдээр харж нөгөө монголчуудын ярьдгаар имэрч үзнэ гэдэг шиг тийм зүйл гаргаж ирэхгүй байгаа учраас нэг бол тэр нь одоо авилгатай тэмцэх газараас мэдээлэл гаргаж болохгүй гэж хэлчих гэсэн юм уу. Ингээд нэг энэ дээр нэг гацаад байна гэж би өөдөө ойлгож байгаа. Орлогоо нотлох хэрэгтэй тийм тэгж шаардаж байна гэдгийг бол хэвлэл мэдээллийн анх асуухад манай намын зүгээс үзэл хэлчихсэн. За хоёр дахь асуудал нь энэ хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг нэг гэрээ байгаамаа. 118 гишүүнтэй 3 намын хоорондоо байгуулсан гэрээ. Өнгөрсөн 10 сарын хугацаанд энэ гэрээг ил гаргаад өгчөж болдгоо мүү? Энд чинь одоо Монгол улсын засгийн газрыг бүрдүүлж байгаа хоорондын улс төрийн намуудын хоорондын харилцааны асуудал шүү дээ. Улсын их хурлын нэгдсэн чуулган байнгын ороо энэ болгон дээр ярьж байсан, асууж байсан. Одоо хүртэл гаргаж өгөөгүй. Тэр гэрээгээ ил гаргаад энэ олон түмэнд иргэдэд сонирхоод байгаа хүмүүст нь өгчөж болдгоо мүү? За 3 дахь асуудал нь улсын их хурл яг үүндээ олонх цөөнхгүй болчихсон. 118 гишүүн улсын их хурлын баг ард түмний засгийн газар тавьдаг хяналтын үүргийг энэ 118 буюу ирэх барьж байгаа хүмүүс хэрэгжүүлж байгаа. Энэ асуудлаа зэгцлэхгүй мүү? Энэ шаардлагыг байнга тавьж байсан. Магадгүй бидэнд засагт ороогүй хэсэгт хяналт тавих тэр ирэх багч нь байсан бол магадгүй их олон зүйл засагдах байсан баг. Эл талд одоо өнөө удал мэддэгдэхгүй янз бүрийн зүйл явж байна. Энэ бүхэн харьцангуй хяналттай байх гэсэн. За дөрөвт нь 3 их хурлын дарга өөрчлөгдөж 3 ерөнхий сайд өөрчлөгдөжсэн тэр парламентод суужсэн 4 хүн энэ парламент 126 дотор байгаа. Нэг нь би. Тэгэхээр улс төрийн шийдвэр 2-3 газар л гардаг. Нэгт нь ерөнхийлөгчийн ориг, хоёрт нь үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт, гуравт нь Монгол Ардын намын баг хурал удирдах зөвлөл. Энд гарсан шийдвэр парламентод орж ирээд төрийн 1.3 жилдээ засгийн газруудын олон энэ үйлдэлүүд байр шугамаас олсон олон үйл. За асуулт. 4 асуулт байсан. Оюун сайд хариулъя. За тэр эвслийн гэрээрээс нууц биш үү? Тэр ил байж байгаа юу учирсаад хевлээд бүгдийн их хурлын гишүүдэд өгчих. Тэр ерөөсөө нууц юм биш. Зүгээр тэрийг ингэж нууц байна тэр гэж л яриад байгаа болохоос биш. Германы эвслийн засгийн газрын гэрээг бидний хувьд аваад бас нэлээд суулсан. За ер нь бол маш зузаан гэрээ байт юм билээ. Тэгээд тэр гэрээг илүү боловсронгуй болох л гэж үзсэн. За хамтын хариуцлага хүлээх замун одоо харилцан бие биендээ мэдээлэл солилцох гэдэг ийм олон асуудлууд тусгагдсан байна. Гэрээнийхээ дагуу бид нар бас дүгнэж уулзал хийжсэн ийм одоо асуудал байгаа. За үнэхээр санал нэг байна. Хамтарсан засгийн газрын яг мэдээж давуу тал бол их байна. Одоо жишээлбэл ингээд төслүүдэд харуул бид нар 10 сарын дотор бараг 4-5 төслийг ингээд шийдсэн байгаа. За сул тал нь юу вэ гэхээр одоо айл намд нь их гомдол үүсчихдээ юм байна. Одоо нуугаад явах. Томилгооны за одоо ингээд мэдээллийн одоо маш их тийм одоо зөрүүтэй байдал ингээд үүсчихдээ. Тэгээ аль талд нь одоо байгаа одоо тодорхой хэмжээний тийм шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байгаа нөхдүүд дээр асар их хэмжээний том хардталт үүсэж байна. За ингээд энэ нь өөрөө бас нэг нийгмийн шүүмжлэл болоод одоо яг Батбаатар даргын хэлдгээр над чинь олонх цөөнхийн хяналт тэмцэл алдагдаад байгаа юм биш үү гэдэг ийм асуудууд бас болдог.
яг энийг бид нар өнөөдөр ингээд нээлттэй ярьж байгаа нь би бас нөгөө дараагийн засгийн газруудад за дараагийн одоо ингээд мэдээж парламентын мэтгэлцээнд энэ бас юм нэг судлагдсан болж үлдээсэй гэж бас бодоод байгаа. Нээлттэй ярилцаад олон талаас. Гэрээгээ бид нар талдаа л одоо хэрэгжүүлэх ёстой. Тэг хэрэгжүүлж чадахгүй бол бас одоо ингээд асуудлууд үүснэ. Тим асуудлуудыг бол ингээд яриад явчих зүйтэй. За тэр материал бол ингээд ил байж байгаа дөө энэ дотор би хийгээд аваад ирсэн байна. Нөгөө бүрдүүлсэн материал. Тэгэхээр тэрийг яг тэр журам нэтер болдог бол тэрийг нийтэд гаргаад байхад өрөөсө болохгүй юм байхгүй. Миний хөрөнгө орлогын мэдүүлэл байгаа гэсэн үг шүү дээ. Тэргөө одоо open data дээр ингээд байж байгаа л юм зүйл. Харин ч юм одоо нээлттэй байдал ингээд шаардлагадж байгаад бол миний хувьд бол их талархалтай байгаа. Тэгээ сайн нэгтлүүлээд тэгээд одоо төртэй холбоотой ямар орлого зарлагын ямар асуудал гарч ирж байгаа би бүгдийг нийлт тод тайлгнахад бол бэлэн байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд нэгж төрийн сангийн зээл, нэгж төртэй холбоотой асуудал, нэгж төртэй холбоотой банк, за нэгж одоо төрийн өмчин томилгоо ямар ч зүйлд оролцоог учраас би өөртөө 100% итгэлтэй байна. Бүгдээрээ энийг ингээд нэгтлүүлээд харин ч нийгэм сайн шаардах хэрэгтэй. Бүхэн орлогоо ингээд нотлоод явах энэ нийгмийн хандлагыг бол би маш зөв гэж бодож байна. Тэр хуулиа бас баталчих хэрэгтэй. Тэгээд нотлож чадахгүй бол тэгээд нийтийн албан тушаалтанд тэр нь улсын орлого болдог болгочихл хэрэгтэй. Энийг хэдүүлээ нэгэнтээ ийм асуудал гарсан чинь манлайлаад бас хамт хийж гин Монгол төрд бас нэг тийм том дэвшил баг. Ингээд хийгээд явчих гэсэн юм бодолтой байна. Дөрөвт асуултны байлаа баталдаг. За яг уу юун дээр за нэгд өдөр манай намын одоо бүлгийн хурал болсон юм аа. За бүлгийн хурал дээр бас за дахиад нэг минутанд дуусчих шуулаа тий. За оюутан сайд дахиад нэг микро 1 минут. Энэ зүгээр юм одоо залуучдын одоо чагсаалтай холбоотой ийм асуудал байсан бол би түрүү хэлсэн шүү дээ. Би гараад л уулзчих гэсэн. Энэ үл нэг тийм одоо том асуудал биш. Энэ үл шалтгаан. Шалтгаан бол өөр зүйл байсан. Яг одоо өөрөө чи хүндсэн зүйлтэй холбоотой бас нэлээдгүй олон асуудлууд бас үүссэн. За энийг ч гэсэн би одоо өнөөдөр тэгээд нээлттэй ярих тул бэлэн байна. Яг тэгэхээр бас л одоо энэ ингээд протоколд олон нийтэд ийм мэдээлэл олж үлдэх хэрэгтэй юм чинь. Тэгэхээр дараагийн өнөөдөр би нээлттэй хариулал явчих.